альтнаас нэг пульт, чийлнээс нэг хоёр хүн гэсэн үг. Тий. Альт, чийл. Хоёр хүн биш, хоёр пульт гэхэр чинь дөрвөн хүн гэсэн үг. Тий. Тэгээд нэг пультэнд нь хоёр хүн. Хоёр хүн байдаг тий. Нэг пульт, альт, нэг пульт. За сайн бацгаана уу Монголын шинэ хөгжим 108 дугаар уралдааны маань подкастын 3 дугаар дугаарыг хүргэж байна. За өнөөдрийн маань зочноор Монгол Улсын консерваторийн 12 ивэнгийн сурагч Ирмүү. За би асуултаас найгаад байна. Үгүй гайгүй. За хоёул зүгээр одоо энгийн асуултаас эхлэе. Анх хөгжим үжигт яаж орчихсон бэ? Манай аав нэг тийм хөгжимчин. Тэгээ би багасаа өөрөө хөгжим бас амар их сонсч өсөөд тэгээд ер нь айгүй дуртай. Тэрийг маань анзаараад аав хөгжим үжиг дээр аваад ирсэн гэсэн. Тэгээд төгөлдөр хуур виолончел бүхэнд нь л өгч үтсэн гэсэн. Тэгээд төгөлдөр хууртан тэнцээгөө виолончелт нь жигчээ өрөөгөө тэгээ хэл дээр ирсэн. Тийм. Тэгээд манай Ирмүү одоо болохоор айлтаарсан. Айлт хэл. Тийм. Хэдгээр ангиас айлт 9-р анги. 9-р анги. Тийм. Улсын шалгалтаа шууд айлтар гэсэн. Тийм үү. За одоо манай зохиомжийн уралдаан маань коронавигоос өмнө бол зохиогдсэнийг чи мэдчихсэн үү? Мэдсэн тийм. Ингээ өмнө нь ингээ зохиогдож жагаад маш удаан хугацааны дараа тий. Яг өнгөрсөн жил 2024 онд ингээ зохиогдоод удирдамж нь гарахад яаж хүлээж авч ирсэн бэ? Тэгэд ингээд энэ тэмцээнд чамайг ингээд орох одоо юу сэтлий чинь зүгээр анх мэдчихэд багш хэлсэн. Тэгээд би зүгээр амар interesting гэж бодсон. Зүгээр ийм болдог байсан юм уу л гэж бодсон. Тэгээд ер нь бол би 3-4 дугаар ангиас хойш анх Батмангор багш гэж байсан. Багш нар байхдаа ер нь хөгжмийн зохиолч болох мөрөөдөлтэй болж исэн гэхүү. Тэгээд ер нь айгу зүй тогтлоод багш хоёр айгуух ингээ нотон дээрээс ингээ харж ингэж олж давтдаг байсан. Тэгээд тэрийг нь харчаад надад амар сонирхолтой санагдаад тэгээд ер нь за би зохиолч болно, хөгжмийн зохиолч болно гэдэг. Тэгээд тэр юу маань одоо ингээд шууд тэмцээн болоо гараад ирэхээр би өмнө нь амьдралдаа зохиомжийн тэмцээн гэж сонсож байгааг байхгүй. Тэгээд тэмцээн болоод гараад ирэнгүүт шууд за энд орсон гэл тэгэл орсон. Тэгээд тэгвэл чи бусад хүмүүсийн хувьд бол арай сууртай байсан гэж хэлвэл зүг. Үгүй. Юу гэрсэртэй. Зүгээр л тий багштай ингээл багш одоо энэ юм байгаа юм чинь энийг ингэ зүгээр л ингээ контрастыг гаргаж тоглох юм жижиг саж юмнууд надад амар гой санагдаад тэгээд сонсохоор амар өргөн сонсогдоод бүр юм шар ус босгол ийм гоё юмыг бичихийг хүслээс болж яасан гэсэн. Тэгэл мөрөөдж явдаг байснаас хойш нэг юм хийгээд исэн юм бол байгаагүй. Тэгээд 10 дугаар ангиас угаасаа гармон орж эхэлсэн. Тэгэл бус төгчийг сураал явж исэн. Тэгэл багш шууд за ийм тэмцээн болно гэл бүгдээрээ орно гэл. Тэгтэн би бол багш бити ор гэсэн чи би орно гэл. За тэгвэл одоо ингээ яг тэр үед ямар ч суур байхгүй ингээ чиглүүлээд өгөх багш байхгүй байсан шүү дээ. Тэгвэл ингээд яг анх удаа ингээ зохиолч тэгээд ямар мэдрэмжтэй байсан бэ? Хэцүү байсан уу? Хэцүү гэхээсээ илүү бас амар сонирхолтой, interesting байсан. Тэгээд бүх юм тий ер нь амар сонирн би ингээд анх удаа ингээл компьютер падан дээр ингээл нот шивэл тэгэл одоо өөр юу гэдгийг те өөрөө юм зохиогоол яг нь өмнө нь зүгээр энгийн дуу биччихсэн л да. Тэгээд тэрнээс арай өөр штэ ингээд олон парттай сонирхолтой байх хэрэгтэй. Дээрс нэмээд гармоны хувьд өргөн байх хэрэгтэй гэл. Тэнгүүд чинь бас надад нөгөө төгөлдөр уурын мэдлэг айгүй гачигдчихсэн. Тэр жоох хэцүү байсан. Яг тэгвэл яг төгөлдөр уур тоглож чаддаг байсан бол би илүү нөгөө нэг өргөн дугарлтыг өөрийнхөө чихэнд аваад яг юу бичмээр байгаа гаргаж чадах байсан гэж би боддtiin. Тэгээд ер нь надтай хамт яг тэмцээн дээр тоглосон төгөлдөр уурын хүүхдээс асуувал төгөлдөр хуурчаа ерөөсөө бодоогүй зохиол гэж хэлсэн нэр нь миний зохиол. Угаасаа нөгөө нэг юм хомнууд нь хурууны дугаар муугаар юу ч бодохгүй ер нь жоохон тэр талаасаа жоохон хэцүү л байсан. Тэрнээс бол гоё эсэн. За манай 2 дугаар байрын зохиол тийм ээ? Тий. Тийм. За одоо яг өнгөрсөн тэмцээн дээр бичсэн зохиолын тухай жоохон яриад гэвэл яг дэлгэрэнгүй өмнө нь болохоор зүгээр хальт ярьсан тий. Тэр зохиолын хувьд болохоор ер нь миний зүүд байсан гэхүү. Тэгээд би өөрөө христчэн хүн байхгүй. Тэгээд нэг юм Есүс дээр цүлт ингээд үлсгэлийн ингээд мацаг барай явжсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг сатан гэж ярьдэн шүү дээ. Муу Есүс ирээд 3 удаа сордог байхгүй. Тэгээд яг тэр үйл процессыг би яг хажуунаас нь харж ийн гэж зүтэлсэн байхгүй. Яг соригдоол ингээд явгоо. Тэгээ миний зохиолыг хараад ингээд сонсох юм бол яг юм 3
хэсэгтэй. Тэнгүүд тэр 3 хэсэг нь гуруулаа яг тийм 3 сорилтыг харуулсан. Одоо жишээлбэл үнэхээр л Есүс юм бол энэ талхыг чулуулгаа идчихээч гэдэг. Тэгээд хоёр дахь нь ингээл би энэ дэлхийд ирэх бүх хэд баялагийг үгүй миний өмнө сүрдүүл гэдэг те. Дөрөвдөх нь болохоор юу яадаг вэ? Энэ байшингийн дээрээс өсөрч Есүс юм бол амьд гарна нэстэй те. Тэр ертөнцийн эзэн чинь чамайг аварна гэдэг штэ гэсэн чинь үгүй чи ер нь бол зайл гэдгийгсэн багхгүй. Тэгэл яг энэ 3 сорилтын дараа яадаг вэ гэхээр ер бусын элчнэр ирээд хоол ундаар ингээд дайлж ингээд гоё рефреш хийжсэн гэсэн үг. Тэгээд энэ зүйлийг би хажуунаас нь харж байгаа гэж ер нь дүрслэл гаргаад тэгж биччихсэн. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор нэг юм breakdown гэх үү, яг төгсгөлийн өмнөх каденц хэсэг гэх үү, яг нэг тийм хэсэг байдаг. Тэр нь болохоор яг тэр тэнгэрэлч нарыг тодорхойлсон, дүрсэлсэн хэсэг байгаа. Яг нэг тийм цүлийн уур амьсгалаар эхэлдэг угаасаа. Яг тиймэрхүү юм бодож биччихсэн болохоор нэг тиймэрхүү л байна да. Би гоё description хэсгээр Ирмүний өнгөрсөн жилийнхэн зохиолыг оруулах та нар бүгд гоё ороо сонсорой. За одоо ингээд хүүхдүүдийн одоо ерөнхийдөө ингээ хүүхдүүдийн бодож байгаа болохоор ингээд за зохиол бичгээд гармоны мэдлэг хэрэггүй гэсэн ийм ойлголт болсон байхгүй юу? Чи тэрийг зөв гэж боддгоо эсвэл буруу гэж боддгоо? Үгүй. Стад юм байхгүй. Хэрэгтэй. Гармон бол амар хэрэгтэй. Гармонгүйгээр хөгжим бичнэ гэж бол худлаа. Бичсэн ч тийм сонир. Тэгэхээр гармоны хичээл чухал байх нь шүү дээ. За одоо хоёлаа болохоор энэ жил орох гэж байгаа гоё оюутан сурах хэвээр гоё зөвлөгөө л да. Одоо бас дөнгөж л яг өнгөрсөн жилийн чам шиг ингээд ямар ч юм одоо ийм бичлэг байгаагүй те чам шиг одоо энэ хүмүүс шиг зөвлөгөө хүн байгаагүй. Тийм учраас жоох ингээд зөвлөөд өгвөл юу гэж зөвлөлт юм дээ. Тэгээд одоо гармоно үзчихэл байгаах яг гармоныхаа өөрсдийнхөө мэддэг хүрээнд аль болох оролцуулаад тэрэн дээрээ тулгуурлаж хийвэл илүү зохиолч нь яг би нэг юм дүрм хэлгээгүй гэхдээ зохиолч нь илүү гоё сонсогдно. Тэгээд дээрс нэмээд ерөөсөө тийм шантарч болохгүй угаасаа яг зохиол бичиж байхад бол миний хувьд нэг тийм амар олон юм зэрэг тархинд орж ирээд идэг. Тэрийг амар гоё өөрийнхөө даргыг олоод ч юм уу те нэг гадагшлуулж сурах хэрэгтэй. Миний хувьд болохоор би одоо хамтлагтай байхгүй. Тэгээ хамтлагийн бэлтгэл хийх ч юм уу, иймэрхүү зүйлс хийхээр эсвэл board game тоглох энэхүү хоббинууд маань одоо миний хувьд тэр их бодлыг зэгцлэхэд аяга тусалдаг байсан. Тэг яг өөрсдөө аргаар тэр бодлоо зэгцэл сурахгүй бол одоо нэг хэсэг дээр юм ботцсон байдаг. Тэр нь ингээл тал талаас нь тэрэн дээр ингэжүүл гээл иймэрхүү юмнууд аяга их стресс дүүлдэг. Бас тэрнийг гоё болгочулаад аяга амархан штэ гэхгүй. За одоо чи ингээд 9 жил хийл хөгжим сурч байгаад тэгээд 9 дугаар ангиас хойш одоо хүртэл айл хөгжмөр авч байгаа тийм. Тэнгүүд 12-оо төгсөөд одоо энэ багын би зохиолч болмоор байна гэсэн мөрөөдөл чинь яг хിവэрэ байгаа юу эсвэл өөрчлөгдсөн үү? Хിവэрэ байгаа. Ер нь тэгээд би айгүй олон төрлийн хөгжим бичгийг хүсдэг. Тий. Яг ганцхан чиглэлээр биш. Ер нь бэж болох бүх төрөл жанраа, бүх зүйлд ингэж бичгийг хүсдэг. Яг тэгвэл энэ миний хобби ингээл нэг амьдралын минь нэг хэсэг энэ байхгүй бол нэг тийм би насаар харамсаж явах юм шиг санагдаад байдیں۔ Тэгэхээр ер нь бол хിവэрэ байгаа тий. Ирээдүйд Ирмүний гоё зохиолуудыг сонсох нэ. За, Ирмүний дуртай хамгийн дуртай хөгжмийн зохиолч хэн бэ? Paganini. Яа. Угаасаа of course би сая хэлжсэн 3 дугаар ангита YouTube зүгээр ухаж ирсэн юм аа. Тэгээд зохиолоо сонсоод тоглож ирсэн. Тэгээд тэгжсэн чинь Paganini La Campanella гэдэг гарч ирсэн хамгийн анх. Тэгээд Дэвид Гаррет гэдэг Германы тоглогч тоглолцсон байсан. Тэгээд би сонсчоод бүр amazed. Тэгээд ер нь бол миний хөгжмийн зохиолч болох одоо хамаг inspiration тэнд ингээ based хийж байгаа. Тэгээд энэ бол энэ олон капризууд нь байна. Концертууд нь байна. Би бүр амар дуртай. Амар дуртай. Тэгээд араас нь шууд мэдэж авчаад бүр ингээд одоо obsessed гэж ярьдэн штэ. Тэгчээд ардаас нөгөө нэг Devil's Violinist лөө тийм кино байдаг. Баггүй. Тэр киног үзээд миний тарих бүүм. Тэгээ амар дуртай болж исэн. Тэгээ. Өөрөө утасны зүү хөгжмийн болохоор Paganini дуртай байна. Paganini хамгийн шилдэг хийлж. Тийм, хийлж зүү хөгжмийн зохиолч байгаа. Тий. Окей. За одоо ингээд хөгжимчин хөгжмийн зохиол гэдэг ойлголт
ингээ хоёр тустай зүйл байгаа шүү дээ. Яг чиний бодлоор яг юугаараа ялгаатай, юугаараа нийтлэг вэ? Юугаараа ялгаатай, юугаараа нийтлэг вэ гэж байна. Ер нь чиний бодлоор яг хөгжимчин, хөгжмийн зохиолч гэж. Миний бодлоор одоо хөгжимчд, хөгжмийн зохиолчд гэхээр одоо хоёулаа ер нь бол хөгжимтэй ойрхон. Яг нийтлэг тал нь бол хөгжмийг сонсдог, хөгжмийг гадагшлуулдаг. Тэгээд одоо тий хөгжмийг бий болгодог хүмүүс хоёулаа хөгжим тоглож чадна. Тэгээ бас ингээд багсаг хөгжимч нь бас багсаг юм зохиож чадна. Тэгээд иймэрхүү юмнууд нийтлэг талууд байгаа. Гэхдээ миний бодлоор яг хөгжимчд бол яг авсан текстийг амьлуулж олон нийтэд хүргэдэг хүмүүс гэж би боддог. Хөгжмийн зохиолчд болохоор тэр олон нийтэд хүрж байгаа зүйлийг нь зохиодог тий. Одоо нэг creator гэж боддог. Одоо тэгээд угсаа яг ингээд сонсгоч гэсэн амар ойлгомжтой. Хөгжмийн зохиолчд нь зохиолч зохиодог. Тэгээд хөгжим тоглоочд нь тоглодог. Зохиолсны тоглодог нэг тийм. Гэхдээ би яг тоглооч хөгжмийн зохиолч зөндөө мэднэ л дээ. Тэгээд айгуу гоё ялгаатай шүү дээ. За эргүүн гэх хувь хүний одоо өөрийнх нь сонсдог жанр одоо дууны тест гэсэн үг л дээ. Окей. Би өөрөө за mainly бол би амар рок хөгжим сонсдог. Тий, рок хөгжим. Тэгээд зарим нэг нь мэдэх бах, зарим нэг нь мэдэхгүй бах. Shoegaze гэдэг урсгалт айгуу дуртай. Shoegaze post rock гэдэг урсгалт айгуу дуртай. Тэгээд угаасаа классик хөгжим. Энэ гурвыг бол айгуу хослуулж сонсдог. Тэгээ яг хөтэ тэгээд нэг олонний танил болсон зарим нэг pop хөгжим сонсно. Тэгээд одоо энэ яг сонсож байгаа одоо чиний ингээ хувь хүнээ сонсож байгаа жанр чинь яг чиний зохиол дээр гарч ирдэг үү? Гарч ирдэг. Амар гарч ирдэг. За тэрийг нийтүүлээ. Бас энэ жил сонсож болох нь тий. Тий. За ингээд хоёулынх нь асуулт юу нь л ингээд дуслаа. Тэгээд мэдээж уламжлалт ёсоор хамгийн сүүлд нь яг энэ жилд орох жоо ингээд айд сандарч байгаа хүүхдүүдэд зориулаад маш том гоё өөрийнхөө зүгээс зөвлөгөө өгөөд тэгээд хоёул бичлэгэд бас маш том одоо гоё маш том жоохон inspiration маягийн гэсэн үг. Inspiration маягийн. За. Тэгээд хөтөлж оруулахаар гэсэн үг. Окей. Нэгт дуртай хөгжмийн зохиолч юм уу? Дуртай хамтлаг байна уу? Юу вэ? Тэднийгээ бүр өгч байгаа юм шиг гоё сонс. Битээ сандар, битээ яадаг бол энэ шалгалт биш. Тэмцээн яг чи бусдад өөрийнхөө хөгжмийг таниулж чи юу хийдэг вэ те? Тэр зүйлээ бусдад одоо ингээд таниулж техникийн сонорт хүргэж те? Гоё. Ер нь жоохон enjoy байл гэсэн үг. Тэгээд юунд ч битээ сандар, юунаас битгий don't worry те? Just be happy. Тэ. Иймэрхүү л энэ дөө. За тэгээд эргүүндээ амар гоё чөлөөтэй энэ дугаар маань маш гоё болсон байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай. Дуслаа. Дуслаа. Баяр хоёлаа ингэ суугаад би нөгөө юу яадаг вэ? За. Тамбнейлийнхаа зургийг аван заяа. За. Яваас махаа. За. Одоо дахиад нэг зураг. За. Уул намах маад ингэж дуусаа. Би ямар их лайк